чуулгын уран бүтээлийг та бүхэндээ зориулъя. Бүтээн байгуулалтын гол салбарын 2015 оны шилдэг аж ахуй нэгжид шагнал гардуулах ёслол өнөөдөр барилгачдын төв талбайд явагдлаа. Энэ жил ажил бүтээлээрээ амжилт гаргасан шилдэг 10 байгууллага шагналаа гартаа авсан байна. За баярлалаа. Бас 89 жилийн баяраар одоо салбарын тэргүүний шагнал авч байгаа баяртай. Улаанбаатар одоо аймаг болгонд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Одоо саяхан би одоо Уус аймагт 105 айлын орон сууцыг ашиглалтанд өгчөөд хүлээлгэж хичээд ирсэн. Ер нь манай төрийн орон сууцны корпорац маань одоо 8 аймагт нэлээд эрчимтэй нийтдээ 2300 айлын орон сууц хүлээлгэж өгч байгаа. Манай байгууллага хэдийгээр төрийн орон сууцны корпорац маань байгуулагдаад 2 жил хүрэхгүй байхгүй хугацаанд маш их бүтээн байгуулалтыг хийж бүтээсэн. Ерөнхийдөө хот хөдөөгийн нийтдээ 3820 айл өрхийг орон сууцны төслөөр одоо хангаж ажиллаад багтууд орлоготой иргэдийг орон сууцаар хангах төслийг хэрэгжүүлж ажиллаж байна. Одоо дараагийн төслүүд маань хэрэгжээд буйн тохоо 2 гэх том хороол бас төсөл маань хэрэгжиж байна. За баярлалаа. Ингээ барилгын салбарын 2015 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсандаа манай хамт олон маш их баяртай байна. Юуны өмнө энд сугалсан хамт олон найз нөхөд барилгын салбарт хүч хөдөлж байгаа ахмадууд, залуучуудаа баярын мэнд хүргье. Баярлалаа. Монгол улсын засгийн газраас нийслэл болон бусад томоохон хотууд руу чиглэсэн хүн амын шилжилт хөтөлбөрийг сааруулах, орон нутагт орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор аймгийн төв хотуудыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө аймаг бүрт 1000 айлын орон сууц төслийг хэрэгжүүлж байна. Эх онд Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн тохиох юм. Энэ он баярын хүрээнд яамны зүгээс барилга 90 нэртэй хөдөлмөр урлаг спортын 2 жилийн аян зохион байгуулж байна. Хөдөө орон нутагт цасан бөмбөгийн тэмцээнээр эхлээд байсан бол өнөөдөр нийслэл хотноо энэ аян эхэлж Бөөхя тугийг эхний хамт олон болох төрийн орон сууцны корпорацид гардуулах өгчээ. Барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, одоо энэ бүтээгдэхүүний чанарыг сайжруулах явдал бол манад чухал байгаа. Энэ чиглэлээр бол засгийн газраас бол одоо арга хэмжээнд авч хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл олон улсын төвшөнд хүрсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өөрөөр дотоодын зах зээлээ хангах, тэхийн тулд бол татварын бодлогоор бас энийг одоо хамгаалах явдал бол чухал байгаа. Энэтэй холбогдуулаад одоо цементийн үйлдвэрлэлийг дэмжихээр одоо импортын татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ манай аж үйлдвэрийн яамнаас авч байна. За мөн түншлэн энэ салбарт бол барилгын зургийг бол чанаржуулах ажил бас шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн 90 жилийн баяраас өмнө барилгын тухай хуулиа шинжилэн найруулж улсын хуралд өргөн барьсан бөгөөд намрын чуулганаар батлуулах гол зорилтыг тавин ажиллаж байгаа юм байна. Мэдээллийг цогцсайхан даваа нар сурвалжлал өргөлээ. Шагналаар шагнагдах хүмүүсүүдийг та бүхний өмнө өргөе. За өгчөөд хүлээлгэж хичээд ирсэн. Ер нь манай төрийн орон сууцны корпорац маань одоо 8 аймагт нэлээд эрчимтэй нийтдээ 2300 айлын орон сууц хүлээлгэж өгч байгаа. Манай байгууллага хэдийгээр төрийн орон сууцны корпорац маань байгуулагдаад 2 жил хүрэхгүй байхгүй хугацаанд маш их бүтээн байгуулалтыг хийж бүтээсэн. Ерөнхийдөө хот хөдөөгийн нийтдээ 3820 айл өрхийг орон сууцны төслөөр одоо хангаж ажиллаад багтууд орлоготой иргэдийг орон сууцаар хангах төслийг орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор аймгийн төв хотуудыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө аймаг бүрт 1000 айлын орон сууц төслийг хэрэгжүүлж байна. Эх онд Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн тохиох юм. Энэ он баярын хүрээнд яамны зүгээс барилга 90 нэртэй хөдөлмөр урлаг спортын 2 жилийн аян зохион байгуулж байна. Хөдөө орон нутагт цасан бөмбөгийн тэмцээнээр эхлээд байсан бол өнөөдөр хэрэгжүүлж ажиллаж байна. Одоо дараагийн төслүүд маань хэрэгжээд буйн тохоо 2 гэх том хороол бас төсөл маань хэрэгжиж байна. За баярлалаа. Ингээ барилгын салбарын 2015 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсандаа манай хамт олон маш их баяртай байна. Юуны өмнө энд сугалсан хамт олон найз нөхөд барилгын салбарт хүч хөдөлж байгаа ахмадууд, залуучуудаа баярын мэнд хүргье. Баярлалаа. Монгол улсын засгийн газраас нийслэл болон бусад томоохон хотууд руу чиглэсэн хүн амын шилжилт хөтөлбөрийг сааруулах,
орон нутагт чуулгын уран бүтээлийг та бүхэнд зориулъя. Бүтээн байгуулалтын гол салбарын 2015 оны шилдэг аж ахуй нэгжид шагнал гардуулах ёслол өнөөдөр барилгачдын төв талбайд явагдлаа. Энэ жил ажил бүтээлээрээ амжилт гаргасан шилдэг 10 байгууллага шагналаа гартаа авсан байна. За баярлалаа. Бас 89 жилийн хаан баяраар одоо салбарын тэргүүний шагнал авч байгаа баяртай. Улаанбаатар одоо аймаг болгонд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Одоо саяхан би одоо Уус аймагт 105 айлын орон сууцыг Өдөр нийслэл хотноо энэ аян эхэлж Бөөхя тугийг ихний хамт олон болох төрийн орон сууцны корпорацид гардуулах өгчээ. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон сууцаар Барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, одоо энэ бүтээгдэхүүний чанарыг сайжруулах явдал бол манад чухал байгаа. Энэ чиглэлээр бол засгийн газраас бол одоо арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл олон улсын төвшөнд хүрсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өөрөөр дотоодын зах зээлээ хангах, тэхийн тулд бол татварын бодлогоор бас энийг одоо хамгаалах явдал бол чухал байгаа. Энтэй холбогдуулаад одоо